дэндүү баярлаж байна бараг дэшээ нисэхнэ. Олон жил хүлээсэн одоо 10 сар тисэхнэ. Эцэг минь надад зориулж эскигээр үнэг урлан ижидэн дүр хайрлсан бүсгүй гэж улам дурлан. Өдөр би үсэн ангирсуу амлах чинээгээр бүх юм сэргэн миний цангинсан уйлах чимээгээр дэндүү хол замыг би туулсан яг энэ түүрэх гэж одоо ганц эсэс 250 саяс бүрэлдэж. Мэдрэлийн систем арьс үс хумс болон дотоод эрхтнүүд бүрэлдэж арга яс үүсэх болон тэжний хүндэд минь жижигхэн зүрх цоглон гар хүлтэй болж мэдрэлийн эдэсүүд бүрэх болон нүрмэн хэлбэртэй болсон би таны царайг дуурах болов дүнгэж төрөхдөө би таны болсноос арай өөрөх болов. Ээжээ би өнөөдөр 3 сар хүч тарихтай болсон таны хатуу хоолойг бүрэн салгаж танихтай болсон. Гинэт халуун хайрчин нисэх шофу адил зүхтөв таны бодлоос намайг тисгэм хүтэн байдал өгтөв. Эцэгдэр минь очоод уйлаад сэтгэлэн уудлахаар таныг ойлгоно уг нь би ирсэн та хоёрын дуудлагаар үртэй болох хөл тавилан хүн бүрийг тоогоо заяадгүй их байсан бол ягаад намайг гэрзэн боогоод хаяагүй юм. Таны хөвлөд бүрэлдэд удаагүй байсан зүүнний үзүүр дээр тогтоосон будаа би байсан. Ягаад та намайг хүсэхгүй байгаа тэр холоос би хүрээд ирлээ таныхаа хөвлийг хагаад. Ягаад та намайг үгүй ядаж байгаа зарим нь нүртэй болохыг хүсэж аргаа барж мөр ядаж байгаа. Зүгээр л хүн болохыг хүсч байна бусдын нэгэн аглаар гэж та надад шивнэ чамайг олсон гинэн байлаа. Би олимпийн аврах эсвэл агуу сэтгэгч эрдэмтэн ерөнхийлөгч улс төрч уран илтгэж тэр бомтон улсын хөгжлийг өөдөн татах хүн байсан ч юм билүү. Магадгүй би дэлхийг өөрчилж чадах хүн байсан ч юм билүү. Ээжээ би танд ирээдүйд ханд болох ганц үрчин байна. Магадгүй та дахиж хүүхэд олохгүй явсаар үрчин цайн. Битгий ээжээ би хорвоо дээр минь дэлмээр байна. Хорвоогийн тосыг хөдөлгөн шороогийн сэндэлмээр байна. Битгий ээжээ.